try, the most ludicrous ideas that you might think are completely, off the wall. Sometimes those ones are the best, actually, right? And very much looking forward to hearing from you. Thank you for joining us, and I'm sure this will be a great experience for all of you. Thank you for supporting us. Хүчлийн хөтөлбөр болон хамтран байгуулсан байгууллага биш. Энэ бол бид бүхэн Монгол залуучуудын маань төсөл юм шүү. Тийм учраас би та бүхний бүгдээрийн өөрийнхөө бодол санаа, өөрийнхөө хүсэл, бодол бүх зүйлээ биднэрт нэлээд олон хийж бүгдээрээ ирээдүйн Монголыг сайхан болгоцгоё гэж хэлье. Тийм ээ, би өнөөдөр яг одоо итгэжтэй. За ингээд Монгол Enterprising Adventure Acquisition хийж байна. Тэгээд нэг төлөвлөлт авчирчдаа намжид төсөө. So this is actually part of our Activated 2030 project, which is a new initiative in UNDP Mongolia. And the Mongol Enterprise Race is designed to test certain packages of support that can be offered to young people and youth to become more enterprising and entrepreneurial. So we had a first phase where we kind of tested certain assumptions. We did an online questionnaire with 1,500 participants to see what are the impediments and the perceptions that young people have about establishing their own businesses and becoming entrepreneurs and enterprising, contributing to society and to their communities. And so today and tomorrow we will be in 4 different stations testing certain packages that we developed on the basis of these answers, where people told us what they think about success, about failure, about networking, about perceptions from family and friends in terms of what it means to be an entrepreneur. So testing these different approaches of support that we can offer and validate them to then offer a suite of services that UNDP, together with the Innovation Hub, can provide to young people to become entrepreneurs and more enterprising. Саяхан манай санхүү эдийн засгийн сургууль дээр бас удирдлагын дэд түвшинд бол шинжилгээ явагдсан. Дунд хугацааны стратегийг бас шинээр харж төлөвлөөд ингээд хэрэгжүүлээд эхлээд явж байгаа. Гол зорилго гэхээр их сургуулигаа санхүү эдийн засгийн сургууль бол энтерпренер их сургууль болоо гэсэн тийм одоо томоохон зорилт тавьж байгаа. Ялангуяа энэ мэдээллийн технологи эдийн засаг бизнесийн заагдаар байгаа тэрийг хослуулсан ийм хөтөлбөрүүдийг гаргаж ирэх ийм зорилттойгоор ажиллаж байна. Одоо саяны залуучуудтай ярилцж байхад нэг юм анзаарчлаа. Айгүй их тийм чин өсөлтүүд зөндөө байна тий. Амар одоо тийм итгэх хүчсэн гэдэг шиг айгүй итгэвтэй тийм чин өсөлт зөндөө байна. Гэхдээ одоо нэг ингээл компани удирдах менежментийн салбар менежментийн өнцгөөс нь харахад бол эдгээр нэг суурн тийм маш их замрууг хэлж байгаа. Гэхдээ яг тэр нь магадгүй зүв байж магадгүй. А эдгээр маш бага зэргийн чиглүүлэг одоо яг одоо та нарын хийгээд байгаа шиг энэ бол маш ашиг бүгдэлтэй болох болоо. Яг асуудлыг шийдэхэд зорих хэрэгтэй гэсэн зөвлөгөө байсан. Одоо жишээлбэл миний хийж байгаа бизнес болохоор одоо хоёр талд хоёр асуудлыг шийд. Би болохоор нэг зөвхөн нэг талыг харж байсан байгаа байхгүй юу? Энэ асуудлыг энэ ч ингэ шийдэж болох юм байна гэж харж байгаа. Тэгэх юм бол чи нөгөө арай өөр өнцгөөс нь энэ асуудлыг наа чинь бас шийдэж байна. Тэгэхээр чи ингээд хоёр асуудлыг яа шийдэж байна гэдгийг харж чадах юм бол бизнес чи илүү өргөжих боломжтой гэж хийж зөвлөв ерөөхдөө хамгийн үнэтэй санагдсан.
And so she was saying one of the things that she is seeing with the young women is that they're quite vulnerable, right? When you build your family and you have this double burden of, you know, the child care, family care, plus your career. How do you marry all of that, right? And if you don't succeed in sort of pursuing your professional career because you're switching to mainly unpaid care work on the family front, then you become financially quite vulnerable. За эндээс бол залуучууд одоо мэдээж enterprise-ээр одоо хэд хэдийн мэдлэгтэй болно. Энэ өөрөө цаашаага энэ залуучууд яаж одоо тэр санаагаа төсөл болгох уу, төслөө яаж бизнес болгох уу, яаж бүтээгдэхүүн үйлчилгээ болгох уу гэдгийг эндээс олж авч цааш нь хэрэгжүүлнэ. Тэрэн дээр нь төрийн одоо оролцоо болон донор байгууллагын оролцоо маш чухал байгаа. Тэгээ энэ залуучууд бол яг энэ хөтөлбөрт хамрагдсанараа 2 өдрийн турш бол одоо яг энтерпренер гэж яг ямар байх хэвтэй тийм тэр энтерпренеруудын одоо тэр сэтгэлгээ тэр майндсет нь одоо бусад зүгээр энгийн одоо бизнес эрхлэж байгаа хүмүүсээс ямар ялгаатай энэ бүгдийг бол яг энэ 2 өдрийн сургалтаар бол бүрэн ойлгох итгэлтэй байна. Ерөнхийдөө бол яг тийм амьдралд игцэгтэй мөчүүд, игцэгтэй шийдвэр гаргах үе дандаа тохиодог шүү дээ, тий. Тэгээ тэр болгонд эрсдлийг нь яаж тооцоод, яаж одоо зэгцтэйгээр бүгдийг бодоод тэгээ хамгийн зөв шийдвэрээ хийх вэ? Эрсдлийн цаана ямар боломж байгаа вэ гэдгийг нь бас зөв тооцож сурахыг илүүтэй ойлгуулахыг хүссэн юм өртөө байлаа. Тэгээд маш сонирхолтой байдлаар тийм сонирхолтой арга техникүүдийг ашиглаж хөгжилтэй тоглоомуудаар тоглож энэ даалгавруудыг биелүүлснээр өгөөжтэй санагдчихэ. Тэгээд миний хувьд ч гэсэндээ өөрөө ер нь бол эрслээс их айдаг тийм бүрэгдэг тийм хүн байсан. Тэгээд ямар ч гэсэн одоо энтэйгээ тэмцэхээр хичээж байгаа, ажиллаж байгаа. Тэгээд энд бол бас их нэмэр болсон юм үйл ажиллагаа хийж байна. Залуучдыг санаагаа хэрэгжүүлэхэд яг хамгийн том саад болж байгаа зүйл нь гэх юм бол магадгүй яг тэр залуучууд өөрсдөө л гэж бодож байна. Яагаад гэвэл ямар нэг буруу хүнээс энэ өөрөөсөө биш энэ тентхий өөр ямар нэг хүчин зүйлүүдээс байна гэдэгт итгээд тэгээд яваад байгаа нь хамгийн гол нь тэднээс өөрөөс нь л болдог байх гэж бодож байна. Ямар нэг санааныхаа төлөө яг тэр зорилгынхаа төлөө өөрсдөө тэмцээд яг хичээгээд эцсийн хүртэл явж чадах юм бол үр дүнд хүрэх нь бол тодорхой.
Би ч одоо их сургууль төгснөөс хойш Улаанбаатараас нилээдгүй хугацаанд одоо хөндөрсөн байна. Тэгээд энэхүү 2 хоногийн үйл ажиллагаанд эргээд оролцоод Улаанбаатарын залуучуудтай хөл нийлүүлээ явахад үнэхээр гайхалтай сайхан байлаа. Хоцорж байгаа мэдрэмж бол төржийн. Тэгээд одоо хоцрогдлоо нөхөд цаг үетэй хөл нийлүүлээд алхна гэж одоо өөртөө тийм мессежийг авлаа. Дасгал ажиллахад надад айгүй гоё сонирхолтой байсан. Шинэлэг зүйлүүдийг айгүй их сурсан. За тэгээд багаар ажиллах айгүй зүгээр юм байна гэдгийг мэдэрч авсан. Тэгээд ерөнхийдөө одоо ингээд даалгавраа аваад тэгээд биднээс ингээд маш хурдан ингээд төвшөлтөд хүрдэг. Тэгээд бас ингээд өөр салбарын ингээд мэдлэгтэй, тэгээд өөр чадвартай тэр нь ингээд нэлийн нөлөөсөн гэж бодож байна. Цаашдаа бол мэдээж манай баг бол үргэлжлээд явна. Нэг төвшингийн маань бизнес бас хөдөө аж ахуйн салбар байдаг. Тэгээ би бас өөрөө олон улсын стандартын чиглэл рүү бас ажилладаг. Тийм болохоор бас тэрэнд нь бас зөвлөгөө тусламж үзүүлэгч гэдэг юм уу. Бас энэ судалгаа шинжилгээ оюутнуудаас бас өөрийнхөө тийм ээ бас сурж мэдчихсэн зүйлээсээ чухал таатай байх болно. Ер нь бол тэгээ багийнхандаа бол цаашдаа бас харилцаа холбоотой сайхан ингээд нөхөрлөөд явна шүү гэдгийг бол хэлж мэдэгдэе тий. Яаж инээж уулзсан яг тэрнгээрээ та бүхнийг бас харахад тун их баяртай байна. Тэр өчтөр бид бүхэн ярьж ирсэн тий шин санаануудаа эхлүүлэх магадгүй өөрийнхөө одоо ирээдүйн компанийнхаа баг хамт олныг олох ч юм уу тий. The Mongol Enterprising Adventure was about getting projects done. Also, most of you, when I ask you why don't you turn your ideas into action, most young Mongolians, the first thing they say is I don't have enough money or I don't have the right connections. So we've just finished the first ever Mongol Enterprising Adventure, which is a 2-day adventure across the city of Ulaanbaatar in Mongolia. Teams of 4 people, 48 young people in total, came to Ulaanbaatar from all across Mongolia to complete a series of activities aimed at increasing their enterprising tendencies and their enterprising capabilities. So we worked with a group of organisations. We worked with Ulaanbaatar City Industrial Development and Innovation Agency. We worked with Save the Children, Development Solutions, and Educated Space, and Mercy Corps. All of these organisations came together. We brought a group of young people together to co-create the activities that we've now just trialled on this weekend. The activities have been designed to help young people engage with the ideas of need for autonomy, calculated risk-taking, drive and determination, and creative tendencies. Because we know across the world that if people engage with those concepts well and develop their capabilities in these areas, then they generally can be quite enterprising. And enterprising is about turning your ideas into actions. And we know that we all need to be able to do that, and we know that young people in Mongolia need to be able to do that if they're going to address the challenges that Mongolia faces.